Увсан аймгийн Хярхас суманд ирээд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол цагаан алт үндэсний хөтөлбөрийг малчин түмэндээ сумынхаа нийт иргэд хөдөлмөрчдөд танилцуулж санал асуулаа. За малчид маань сумын хөдөөгийн иргэд маань энэ цагаан алт хөтөлбөрийг маань маш талархан хүлээж авч байна. За би одоо Жамбын Батмунхой хөшөөний өмнө зогсож байна. Тэгэхээр Жамбын Батмунхой бол Увсан аймгийн Хярхас сумын иргэн юм байна. Энэ төрж өссөн. Тэгээд Батмунхой одоо түүхэн төрийн тэр хүний их том холч хараа гэдэг бол ямар гайхалтай бэ гэдгийг зөвхөн энэ үгнээс харж болно. Монголчууд бид бие биенийхээ эсрэг хүч хэрэглэж болохгүй гэж 90 оны нийгмийн шилжилтийн үед өнөө цагийн бидэнд энэ сайхан эрхчлөөт Монгол орныг хүлээлгэж өгөхөд одоо Жамбын Батмунхойн тэр үед төр тулгуулж исэн тэр төрийн хүний оновчтой олсыг харсан шийдвэр одоо монголчууд бидэнд энэ сайхан эрхчлөөт Монгол орныг маань бас хүлээлгэж өгөхөд том үр гүйцэтгсэн гэж би хувийнхаа боддгоо. За ингээ Хярхас сумынхандаа бүгд нь ард түмэнд нь сайн сайхан хүний хүсье өрөөё.